Hi guys, өнөөдөр day in my life гэж байна. Тэгээ яг өнөөдөр хийх гэж байгаа юм бэ гэхлээр өнөөдөр гадуур явах хэрэгтэй. Байр харин тэгээд энэ л одоо миний амьдралын сонирхолтой юм дөө. Бус өдөр нь л зүгээр л сэрэл ажилдаа яваал, ажилласаа ирээл унтааллыг тийм л эс. Ямар нойр хүрч байна. Өглөө 4 гэж унтаад одоогоор 2 болчих. 8 цагийн нойр өгөнд ажгүй өстэй. Гэхдээ миний нойр бүр амар хүрч байна. Сэрснээс хойш 25 минут өнгөрсөн байна. Сэд уцаар л дэл. Одоо нуурштай угаад тэгээд ихлэ эмчлэн шүлээ угаачаад тэгээд өндөг энэ шарт хийдээд өглөөний цаг уучаад тэгээд нөрөө угаад нөрөө бодод гаргая. Ер нь бол сүүлийн үед нойрны асуудалтай болчиход байгаа. Энд жоохосоо. Яг унтах гэдэг юм гот ингээд амар их юм бодогдоод унтаж чадахгүй заяа. Тэгээ ингээ арай гэж унтлаа заяа бүр ингээд минут ууж унтсан заяа. Гэтэ яг юуны юм биш л дээ. Нойрны юм бол биш. Мелатонин гээд яг нойрны юм бол биш. Гэтэ ер нь л хөнгөх юм заяа. Тэрийг ууж унтаад байгаа. Тэгээд арай гэж унтан заяа. Тэгээ тийм гот амар муухан хар дарна заяа. Би бүр сүүлийн 2-7 хоног тэгж хар дарж байна уу. Өнөр нь аягүй л гоё зүуднүүд байсан ч сүүлийн болохоо гэж байгаа. Амар өсөж ин заяа. Бүр ингээд ухаалнаас унчих юм санагдчихэв. Би ч тэр хамгийн сүүлд 8 дахь юм мэдсэн. 14 цагийн өмнө мэдсэн юм байна. Хоол идсэн юм байна. Өчигдөр би амар юу юм тараг идмээр санагдаад тараг авсан. Энийг идээ. Тэгээ нэг өндөг шарж идээ. Амар хим хийж идмээр байгаа гэсэн талхуур байдна. Sorry guys. Би талхаваад юу хийдэг. Хугацаанд дуусгаад байдаг болохоор хөлдөөгчөндөө хийждэг. Талх шарагчандаа хийгээд тэгээ шараад иддэг байгаа. Надад бас спэм байгаа. Гэхдээ ер нь л солонгос спэм надад нэг таалагддаг болохоор өндөгтэй бол идэхгүй. Шархай хоол идмээр байна. Бас бууз идмээр байна. Идмээр байгаа зөндөө байна. Бартаж нэг ч балга усуугаагүй юм байна. Нэг балга усуучихъя. Энийг бол аймдаа хийж уудаг гэсэн. Сүүлдээ бүр зүгээр. За угаасаа би л уух юм чинь гэж шууд амар нуудаг л. Йоо зүгээр ингээд тэр чинь орчгоо мэдэгдэж шít. Тэгэд өндгөө шарж авах орондоо зүгээр яваартай идчихдөө. Өсөд шít. Би ерөөсөө идмээргүй наа. Зөндөө махал идмээр байна. Энэ айдуу хөрөө. Энэ бараг хитэн сар болсон. Тэгээ сүүд харган ингээд авах юм бол айгүй хурдан одоо бөөнөр нь авч маглаа гэхэд ингээд хугацаанд айгүй хурдан дуусчих штеп. Тэгэл нэг хэсэг амар жаал тэгэл нэг хэсэг би тийм болчихлоо. Өдөр гэж хөлөө. Би оройны нэг сүүдээ хийхээсээ илүү тархтай хөлж хайм болтой. Маань аюу хурдан шаргалчлаа гэсэн чинь шарагдаагүйсэн юм. Тэгэл өглөөний цай. Хоолоо. Тэг устай. Тэгээ ер нь бол 12 цаг болж байна. Өглөөний хан цагаа уурчихсан. Уцаа өмсөж байна. Ямар хүүтэн байна энэ хорвоо. Хүүтэн байна. Нэг өвл хүүтэн чихтэй салхитай болохоор тэр нь ингээд яг утга зоож байгаа юм шиг мэдрэмж төрүүлээд байдаг юм л да. Солонгос их. Монголд ч юм болохоор салхих бараг байхгүй тогтун мэддэг үстэй. Яа. Гүйлөө үдгээ сэн санахаа байчжээ. Тэг байраа үзэж байгаа шууд ажил руугаа явж магадгүй болохоор нүүр мөрөө будаад тэгээд хэрэгтэй юмнууд авчиг гэж бодож байна. Гоё бокны өндөр өнөртөж байна. Долхинос. Гэтэ яа бокны өнөр юм гоё юм бол гэхгүй. Өвөл болохоор айгуу цайраад цагаан эрт болдог. Тэгэхээр чинь энэ өвөл ингээ бор байгаад ах юм. Бор хിവэрээ яваад байгаа байхгүй юу? Би бол гайхал юм. Яг тийм амар бор байгаа илээ ингээд. Гэтэ тийм амар борол биш. Тонор пад карот их. Хэд нэг арчиж ин зэ юм. Дараа. Хаагаад. Гэт наач. Тэгээд нэг 2 минут 3 минут байлгаж жагаад жоохон байлгаж жагаад дахиж нэг арчаад
Тэгээ бүр шүүсгийн шахаж нүүр нэрэд нялаад томруулсан. Йоо. Бичлэг YouTube бичлэг үзэнгээ ингээд нүрэ бодоод тэсэн чинь 1 цаг 10 минут болсон байна. Газ гарахгүй болохоо ялаа. Ингэж байгаа мөртлөөсөө л ерөөсөө яарахгүй байна. Бүсэн тийм хүнийг ой. Яа би өдөр гэрээс гарах амар дургүй. Намалт нам юм болгосон. Гэрээс горморгүй зүгээр л ингэ гэртээ бүгээл л хийж байгаа юм. Байж баймаар санагдав. Алцгансаар идэл бүр болохоо байлаа цаг. Газ гарцгаал. Йоо яг гарах гэсэн чинь 0-оор мөр санагдчихлаа. Одоо яг гарыг. Бүдүүнсан хаашаа орох юм болов? Тэм бидэхгүй лээ. Гэтэ мартаж уцтаасаа харж байгаа эсвэл энэ ойр морхон ингэ тэнж байгаа л нэг газар орвол. Да. За нэг юмрхүү. Яна би гарахаас яагаад байна? За битээслэр. Энд нэг цагдаа магдаа болоод биш үү? Юу болоод байна? Чтой. Яа өдрийн цаг. Уушгүй. Тэгээ дараагийнхаа байр зуучлалын газар ороод тэгсэн чинь ах их хоёр намайг бүр амар солонгос хэлтэй мэлтэйгээд магтаал. Би чинь цаан ч хөөрөл. Тэгээд нэг байр үзээ шууд ийшээ орохоор болохгүй. Тэгээ одоо ингэ дээрээс нус гоожсон. Тэгээ энийг ин тасаад өгнө гэсэн. Тэгээд обо энтриг ин сэлж өгч мөгөөд асуудал ээл бүгдийг ингээд янзлаад өгнө гэдгийгсэн. Лого бичиг марчиж. Яа би сая оффист нь 2 цаг гаруй суусан баха. 2 цаг суугаад. Тэгээ ер нь л байр олцсон. 3 өрөө байр олсон. Гэхдээ ер нь жоохон дээр үеийн байр зүгээр юм уу гэд ихэр нь зүгээр хамаагүй гэд. Тэгээ тустай 3 2 настаа ингээ 3 сая амьдрахаар болсон байна. Тэгээд барьцааны мөнгө нь бол 10 сая гэсэн баггүй юу? Тэгээ 10 сая арай дийлэхгүй. Тэгээд жоохон багасгаа ядаж 8 сая вон өгчөөч гэд гойсон чи 8 сая воноор яриад ер нь бол гэрээ хийж эхлэе. Тэгээд 2 саяыг нь би өгөөд тэгээ 3 саяыг нь манай хоёр найз гаргаад гинөө. Ер нь сургуулиас амар ойрхон заяа. Зүгээр ингээл нэг нэрнгээсээ л нэг нэрнгээсээ л нэг булан эргээл орно. Сургууль руугаа л. Тэгээ мартаж 2 сарын 23-нд орохоор болсон. Гэтэ яг уу өмнө нь орж болно гэсэн баггүй юу. Тэгээ өмнө нь орох юм бол юу яагараа гэж хэлээ. Байрны эзэн өвөөтэй холбогдоод тэгээд ороорой л гэж. Гэтэ уусаа манай найзууд чинь нэг нь 23-нд ирнэ, нэг нь 3 сарын 3-нд ирнэ, 2 сарын. Тийм болохоор яг 23-нд л орно гэж хэллээ. Тэгээ миний байрны гэрээ бас нэг 24-5-наар дуусна хаа. Тэгээд манай нэг найз портертой болсон. Нэрээ Солонгост ингэж амьдардаг, онроо винтерт амьдардаг ч юм уу. Нэг ачаа мачаагүй хүн байх юм бол манай найзаар нүүлгүүлж болно. Тэгээд хаяа энийг тавьчихъя. Одоо гэрлэгөө ороод унтах нь яах нь мөртөж жоохон амраатах гэхгүй. Тэгээд ер нь л жоохон асуудалтай л байсан л ба. Ер нь л шавж мэвж байгааг тийм мэдгүй заяа. Гэтэ байж магадгүй. Яг тэгж утсан юм бэ гэхэлэр яг доотлолт нь нөө юу яадаг 3 дахь хартаас байхгүй. Тэгээд доотлолт нь ингээд хоолны газар идэг. Тэгээд тэрнээс шавж мэвж орж ирэх үедээ гээд амир санаа зовоод би асуусан чинь ер нь л дотор мотор нь бол тийм үүрэлсэн юм байхгүй. Гэтэ гаднаас орж ирвэл орж ирнэ гэдэг чил. Тэгээд тиймэрхүү нөхсөө харах юм бол ямар ч тач найзуудтайгаа нийлж бөглөөд тэгээд асуудлаа байхгүй болох нь. Гэтэ гайгүй баха. Тэгээд бас дээрс нэг өрөөнийхэн юм тааснаас ингээ усгойж өгсөн заяа. Тэгээд ингээ бүр амар усан давтсан байсан. Тэгээд тэрийг болохоор байрны эзэн янзалж өгнө гэсэн. Тэгээд байрны эзэн өвөө маань болохоор ингээ эрдээ өвөө заяа. 36 оны өвөө заяа. Тэгээд артч тэр өвөө л янзлуулаад өгөх л ах. Одоо сургалтын төлбөр амар асуудалтай байгаа болохоор бас юу яах гээд байна. Сургалтын төлбөрөө ингээд сараар өгдөг тийм хувааж төлөхгүй бол асуудалтай байгаад байгаа. Тэгээ ингээд эхлээд нэг бүдүүнсан орсон байхгүй юу? Тэгсэн чинь ингээд байр хайж ийна байж ийна гэдэг. Тэгсэн чинь ер нь бүдүүнсаны хүмүүс ингээд амар давгүй байдаг шүү дээ. Тэгэл юм ингээд би яг ийм байр харж ийн яг тиймэрхүү нөхцөлтэй энэ төр гээд тэгээд тэгсэн чинь тийм байрууд ор байхгүй наа. Нэг байр гэд надад харуулсан ихтэй тэр надад ер нь таалагддаг байхгүй. Тэгэл даазаа гээл гараал.
Тэгэл тэгсэн чинь дахиад нэг байна гэх. Тэгээ орж харсан чинь бас тэгэл тэгсэн чинь яг байр хайж байгаа сурагч мөн мэстэй. Солонгос юм шүү, айдол юм шүү гэдгсэн заяа. Тэг гот би айдол юм уу? Айдол гэж магадгүй л анах. Тэгэл үгээгүй би яг монгол хүн гэл. Тэгэл орж ирлээ. Яа гэхдээ ингээд ийм амар гоё заяа. Манай гэр ийм амар гоё заяа. Ийм гоё газраас би яг 92 онд юу яцсан баригдсан барилга гэсэн заяа. Тийм барилга орно гэхээр ер нь л жоохон гутарж гин. Жоохон гэж байгаа гэсэн одоо гэр мэрээ нүүж очихоор ингээд зэгцлээд гоё ингээд эмэг зэгцэнд оруулаад тэгээ гоё тэр шалан ингээд жоохон юу дээр үеийн зүгээр юм хулдаастай юу. Тэрэн дээр нь би бараг юу авч хевс авч тавих гэсэн бодолтой байгаа. Хевс авч тавихгүй бол ер нь л нэлийн бараан заяа. Нэлийн бараан. Тэгээд өнгө оруулах юм хүмүүд бас хийх байхаа. Тэгээд мартаж засуулах юмудаа засуулаад тэгээд обог нь солилцуулахаар бас шинэ ингээд давхарлаж наагаад өгөх юм гээд. Тэр нь шаардлага мардлага ер нь бол тавиад бол тавьсан. Тэгээд гайгүй байхаа. Мартчихсан бичлэг хийжсэн гэдгийг. Тэгээд фоос уцаа авахж гівтж байгаа. Тэгээ гарч ирээ ажилтаа явж. Яа ногоо гэсэн. Ганц цаг унтчих гэж бодсон байхгүй. Тэгээд тэгсэн чинь нөгөө нэг бүдүүн санд байхад ажимаа надад кофе өгөөд тэгээ кофе уусан. Нэр хүртээ шасах. Наарсаас явж. Хүдэн байна. Энэ замаар ингээд 5:30-аас 40 орнд явах юм бол би дандаа монголчуудад хардаг заяа. Тэгэл нөрөө бодог байх хэдэ нэг юм. Тэ нөрөө бодчих юм бол юм. Дахиад бичлэг хийх юм мартлаа. Бэстэс. Тэгээд хог мого хаяад. Тэ манай юуны айс мейкерийн далгуурын салхацсан байсан байдаг. Салтан байсан байна. Тэгээд дахиад хэлсэн чинь захирал ингээ харж байгаа. Оо далгуурын салтан байсан юм шүү дээ. Тэгээд уртлын кафегаас орч аваад суучин бас авцсан суучин одоо 6 10 хорилж байна. Тэгээд захирал маань хоолоо хийж байна. Би өсөж өглөө. Гими сон фуд. Ингээд би ер нь л нэг юм харанхуй газар ажилладаг заяа. Ер нь л нэгээ багтай. Айгу багтай. Тэгээд тиймүүд сая кафе орж мус авсан чинь амар гэгэл газар байд юм. Оо талах малах кофе мофер айгу гоё яд юм байна. Эндээс бол архил өнгөрч. Бүр ингээд хотоос хавхалцаа ингээд яг унлаа. Нэг тийм юм байна. Энэ муугач тавив. Бүдүүнээ ирээгүй байна. Миний өдрөж гаргаж тавихгүй. Тэр хөшөө мөшөг хаалттай болохоор өөрчлөлтөж орж ирэхгүй л орчихгүйсэн. Sorry жоохон муу ичээдгүй. Утаалдаа сууж идэх үү жоохон. Йоо. Тэгээ хоол гарч ирээ хоолны харуул. Арай хоол. Тэр хавраг мягтай шүл тэгээд тань юм баггүй да. Энэ бол 2 өдөр юм захиалсан л та. Гэтэ би барахгүй саргаад өнөдөр тусчин 3 дахь өдөртөө ичиж. Хоолын будаан дээр хийж идэгсэн байна. Sorry мэдсэн. Ер нь халуун ногоотой. Яг халуун ногоо гэдэг би чихлэнгууд нь явуулдаг шүү дээ. Үнэхээр нөгөө загсны махар гэсэн явуулдаг шүү дээ. Баггүй юу? Дотроо загсны яснууд нь амар их. Тэр нь амар их үлээ. Тэ гоё үлээ. Нэг юм хүлдэлээ. Тэгээд ийм их мах идсэн. Одоо ингээд баасны гэрийг хаагаад очихгүй юм. Ингээд дахиад бошнохыг баасны гэрийг хэлсэн юм лээ. Хөлтлөө өдөж үхэж явах чи уулахгүй ээ. Хамгийн дулаахан газар бол манай 0 заяа. Эмэгтэйчүүдийн 0 заяа. Яг дулаахан би гэхлээр ийм хаан гэсэн бичгтэй ийм хидэртэй. Йоо. Тэгээд хаяа амар тараадах юм бол 0 руу орж ирэх дулаасдаг амар үрдэлтэй. Саяны үүний харуулсан юм зүйлээс биш. Захирал тэгээ цагаан юм байхгүй махгүй гэдэг юм. Өөр бичгтэй л байсан биш. Тэр мэрийг хэлж өгдөг. Цаг 11 болж байна. 3 ширээ дээр хүмүүс суусан байна. Уг нь 5 дахь өдөр юм байгаа. Маш их уудж ийн, нойр хурж ийн, яг унтахны. Уудаад яг өглөө. Уудсандаа инеара зүгээр ингэ сууж байна. Тэрли 12 цаг болж байна.
өөдөж өглөө. Аргатай болж юм. Захир соол хийж өгсөн. Одоо энэ дахианы мах. Дахианы хүзүүнийх нь мах. Тэгээд доогтой. Тэгээд сангасан. Би нэг бодоод үзэж байна. Өсвийн хэмжээ өнөсгөө гэж хэлсэн. Игмаа бахваа муу. Хэмжээ мөхрэ боком итэйг. Нэг гараа явчих. Одоо ингээ манайх ингээ өөрчлөлтчгүй байж маяг би ингээ өөцөн да зураг зурна, уцаа ухна. Тэгэл тэнгуут ингээ сууж байгаа нь ингээ айгүй нэг тийм хөөрхийлэлтэй, айгүй өрөвдөлтэй харагддаг гинэ. Тэг ингээ нүрээ бодохгүй байх юм бол бүр нэг үхтэй шиг ингээ. Тэгэл ингээ энийг бүр баян хэлнэ. Чи амар өрөвдөлтэй харагдаад байна. Хөөрхийлэлтэй харагдаад байна гэд. Тэг мэдгүй би бол өөрийгөө яаж харагдгийг бол сайн мэдгүй л л та. Дараад байна. Гэтэ энэ ингээд манай ажлаас манай гэрэл бол энгийн хүмүүс бол нэг 30-аас 40 минут алхах заяа. Би чинь угаасаа тийм мэрэгчлийн алхагч болохоор нэг 20 минут, 20-аас 25 минут алхдаг. 20 минут алхаад гэртээ ирлээ. Хамай дулаахан гэр минь. Хацар өдрөө юм булаацсан бас хацар хамар гар харалтаа. Одоо шууд утас цанд нь тайр цандц. Одоо өдрийн 2 цаг болж байна. Энэ хайлаа. Одоо 4 очвол чинь. Тэгээд би яг өдөр 2 гэж ирсэн л дээ. Тэгээд өчтөр унтахаас өмнө бичлэг хийх. За би унтлаа гэж хэлээд бичлэг хийх гэдгсэн чинь миний бүр ингээ амар нойр хүрээд ингээ бичлэг хийгээд юу яах юм бол бичлэг ингээ хийчих юм бол миний нойр буцаас сэргээд унтаж чадахгүй байх гэж бодоод тэгээд унтаад өгсөн. Тэгээд 2 болж явахд сэрсэн. Сэрүүлэггүй сэрсэн. Тэгээд тэгсэн чинь энийгээрээ миний энэ нүд ингээ жоохон хавдаад ингээ хөртөн заяа. Би энэ өвдөг гарах гээд байгаагүй энэ би сад мэдэхгүй байна. Яагаад ийм болсныг ч мэдэхгүй байна. Тэгээд ингээд дарах юм бол ингээ хөндүүртэй байгаад байгаа. Яагаад юм бол тэгээд би нэр гомн чанж ийдсэн юм байна. Сэрээд тэгээд ингээ хоол хийж итгэс болохгүй хүрээд тал гомн байсан байхгүй юу? Тэгээд тэрэн дээр дог хийгээд, үдэн хийгээд тэгээд спэм хийгээд, тэгээд чиз хийгээд, өндөр хийгээд тэгээд баг хоол болгоод идсэн заяа. За тэгээд энэ удаагийн маань бичлэг ингээд дуслаа. Хүсэх юм бол миний Instagram-ыг дагаарай. Тэгээд дараагийн бичлэгээр уулзлаа. Баярлалаа. Яг чам шиг бүсгүй надад л хэрэгтэй. Яг над шиг залуу чамд л хэрэгтэй.